Сайн сонсогчдоо та бүхэнд өнөөдөр 440 гээр нэвтрүүлэг маань Монгол төмний минь гоёдаг нэг сайхан баяр үүдэг тэр бол Монгол үндэсний туурхны минь хамгийн сайхан баяр бол наадам сайхан баяр саяхан болоод өнгөрсөн. Тэгээд наадмаар энэ дугаар маань та бүхэнд хүргээс боловч зарим нэг хэсэг бүдэг нөхдүүдийн явуулгаас болж энэ төр хүч амжааг байгаа. За тэгээд наадам өнгөрсөн чинь үзэгч та бүхэндээ та бүхний хүсэлтийг биелүүлээд өнөөдөр Монгол омчлолтой Монгол мордимын хамгийн сайхан дуу шатс энэ бол харах хамтны дуучин гавьт жүжигчин тавсрахын дуусан толин хул имэх энэ сайхан ритмтэй ийм сайхан цоглог дууг та бүхэнд өнөөдөр заах гэж тун баяртай байна. За тэгэхээр толин дуу маань тийм хэцүү дуу бол биш. Бидний өмнөх үзсэн 3-4 хичээлээр үзсэн аккордуудаа юу гэхэд ашиглана. Нэг шинэ аккорд бид үзэн. Тэгээд энэ дуугаа бүгдээрээ сурчнаа гэсэн. Тэгэхээр тийм хэцүү дуу биш гэсэн. За ингээд одоо энэ урьдчилан бүгдээрээ толин хул дууныхаа хичээл орцгоё. Яг одоо та Univision-ийн 24-р сувг бусад DDS янз бүрийн сувг дээр үзэж байгаа бол манай Channel 11 сувгаар гарч байгаа энэхүү нэвтрүүлэг маань яг энэ өдрийнхөө энэ цаг минут та бүхэнд 7 хоног болгон хүрч байх болно. Мөн давталт нь 2-4 за та хагасаа энэ хизээс хамаагүй тавьчих болно. Гэтэ яг энэ цагтаа тавьчих болно шүү. Тэгэхээр маш олон хүмүүс пэйжээр Channel 11-ийн пэйжээр болон манай DJ гитар сургуулийн төвийн пэйжээр нэвтрүүлэг яасан бэ гэж маш их олон удаа асуусан. Тэгэхээр наадам төхөөс учраас бид нэг нэвтрүүлэг дугаар маань гэж жоохон хошилсан шүү түндээ хүчтэй төсөж байна. За ингээд одоо юм ярьгоо толин гол сурцгаая. Толин бол дуу маань интро, бадаг, дахилт гэсэн 3 хэсгээс та бүхэнд зааж өгөх болно. Ерөнхийдөө интрогоос сурчсан бол бадгаас сураад, дахилтаа сураад үүнийг давтаа тоглоод байна л гэсэн үг. За эхний ээлжинд интро. За тэгээд нэвтрүүлэг эхлэхээс өмнө та бүхэнд нэг зүйл анхааруулж хэлэхэд толин бол дууг маань яг жинхэнэ өөрхөн явж байгаа хэсэг маань нэгдүгээр ладан дээр капо авчиж тоглоно. Тэгэхээр би каподоо хичээлээ заахлаа жоохон хүмүүст ойлгоход хэцүү байх учраас капо өнөдөр ашигласангүй шууд хичээлээ та бүхэн заах чинь. За интро хэсэг эхлээ бүгдээр тоглож үзье. Хараад аваарай. За юм хэсэг сурна. За интро ихтэй сурахаас өмнө бүгдээрээ нэг ритм сурах хэрэгтэй. За ямар ритм байна гэхээр ийм ритм. Нэм 16 дөрөв чихрэг 16 гэсэн ритм. За одоо аялаад үзье. Дам да да дам да да дам да 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 да. За эхлээд яг надтай хамт товшоод тоглох юм бол энэ ритмийг ойлгоход илүү амархан болно. За явдаа бүгд 1 2 3 и. За ийм ритм. За одоо интро хэсэг маань 1-р уруу 5-р утасны 2-р ладан дээр байрлана. 5-р утасны 2-р лад. За цохилт хийхдээ доошоо дэшээ. Доошоо дэшээ гэсэн ритмээр тоглоно. Доошоо дэшээ. За ийм ритмээр тоглох хэрэгтэй. За дараа нь бидний анхаарах ёстой зүйл юу вэ гэхээр фаршлог гэж зүйлийг сурна. Энэ маань за бүгдээрээ хараарай. За ийм хэсэг сурна. За одоо яаж тоглож байна гэхээр 6 болон 5 дахь утсыг эхлээд давхар зөхнө. 6 болон 5 дахь утсыг давхар. 6 болон 5 дахь утсыг давхар зөхж байгаа. 6 болон 5 дахь утсыг давхар зөхч чинь. За ритмээ явна. Дам да да дам да да дам да да гэсэн ритмээр 3 удаа тоглоно. За яваад үзье. 1 2 3 и. 1 2 3. За ийм ритм тоглоно. За дахиад нь тоглоо үзье. 1 2 3. За одоо харин 4-ийн тон дээр юу тоглох вэ гэхээр фаршлог хийж сурна. За ийм фаршлог орж байна. Энэ яаж тоглож байна гэхээр 4-р урууг 5-р усны 2-р лад 1-р урууг байрсан хэвээрээ байна. Харин 4-р урууг 5-р усны 5-р лад руу тавина. За яаж тавих вэ гэхээр ритм тоглоно. 1 2 3 доош цохно. Жижиг уруу тавилаа. 5-р лад руу тавилаа. Аваад цохоод буцаа тавина.
За энэ хэсэг удаа ивэл 5 болон 6-оос цоглоо 5 дулаад руу тавилаа. Дахиад авлаа цоглоо 5 дулаад руу тавилаа. За тэгэхээр гадаа маш халуун байна. Тийм болохоор миний бас ингээд жоох хүс гожуудын уучлаар үзэгчтэй. За одоо цус хэсгээ жоох нийлүүлээд жоох хурдан тоглох үзье. За хамгийн сүүлийн хэсгийг сайн ойлгож чадахгүй юм бол 5 дууссан хоёулаад нэгдүгээр байрлсан хэвээрээ доошо цоглоо 5 дулаад руу жижиг руу тавилаа. Буцаа авлаа. Доошо цохино. Тэгээд 5 дулаад руу жижиг руу тавьчихна. За ийм юм болж байна гэсэн. За одоо интро хэсэг маань ерөнхийдөө дөрөв хэсгээс бүтэн. Интро хэсэг маань 4 партаас бүтэн. Эхний партыг бид нэр сая сурлаа. За бид нэр сая эхнийхээ хэсэг интро хэсгийн парт 4 партны эхний партыг сурсан. За одоо хоёр дахь парт маань. За ийм хэсэг орж байна. За яг цохилт маань яг төрийн цохилтоор цохилно. За харин хуруунд маань хаана барьж юм гэхээр 6 дугаар утасны 5 дугаар ладны 1-р руу. За тэгээд ритм тоглоно. Дан дада 3 удаа тоглоно. Уучлаарай. Эхний парт андуурч байна. Дан дада гэсэн ритмээ 1 удаа тоглоод төрнийхөө фаршлогийг тоглоно. Тоглоо доошо нэг цохино. Фаршлог хийлээ. Фаршлог яаж хийж юм гэхээр 6 дугаар утасны 5 дугаар ладан дээрээс 1-р руу авахгүйгээр 3 дугаар хурууг 6 дугаар утасны 7 дугаар лад руу тавина. Цохилт хийлээ. 7 дугаар лад руу тавилаа авлаа. Дахиад цохилт хийлээ. Дахиад тавилаа. Ийм болж байна. За одоо жоохон цохилтын жоохон хүндрүүлээ үзье. Яг ихний хэсгээр нэг зүйлийг нэмнэ. Адилхан. Бас адилхан. За фаршлог тавилаа. Гараа дэше татчих жаа. Тэгээ буцаад хуруугаа авлаа. Доош цоглоо. Фаршлог хийлээ. Гараа дэше татчих жаа. Доошоо дэше гэсэн. Доошоо фаршлог дэше авлаа. Хуруугаа авлаа. Доошоо фаршлог дэше гараа авлаа. Ийм болж байна. За яг энэ цохилтыг мөн 2 дугаар парт дээр тоглоно. Ийм болж байна. За ингээд 1 болон 2 дугаар партаа сурлаа. Интро хэсгийг зөвхөн интро хэсгийн 1 болон 2 дугаар партыг сурлаа. Одоо харин бүгдээрээ 3 дугаар парт руу оръё. За 3 дугаар парт. За одоо үнийг яаж тоглож байна вэ гэхээр 1-р руу 6 дугаар утасны 3 дугаар лад. Цохилтыг доошоо дэше гэдэг дандаа тоглоно. За 1-р руу 6 дугаар утасны 3 дугаар лад дурлаа доош цохилт хийлээ. За одоо 3 дугаар хурууг 5 дугаар лад руу тавилаа. Дээш цохилт хийлээ. Ийм болж байна. За одоо үүний дараа хуруу солино, өөр утас руу шилжин, 5 дугаар утас руу шилжин. 1-р руу маань 6 дугаар утасны 3 дугаар ладан дээр байсан. Дараа нь 6 дугаар утасны 5 дугаар ладан дээр 3 дугаар руу тавьсан. Одоо үүний дараагаар 1-р руу 5 дугаар утасны 2 дугаар лад руу тавина. Доош цохилт хийн. 6 дугаар утсыг дуурж болохгүй. Дуурахгүй тул энэ 2 дугаар уруугаараа утсаа хаагаад өчн 6 дугаар утсыг хаагаад өчн. Тэгээ 6 дугаар утсыг дуургаа болчихно. Ийм болж байна. За 1 2 3 ийм болж байна. 1 2 3 4. За дөрвийн тоон дээр 5 дугаар утасны 5 дугаар лад руу чичээ уруу очно. 4 дугаар хуруу гэсэн. Ийм болж байна. 1 2 3 4 4 дуурж ирсэн. 1 доошоо 2 дээшээ 3 доошоо 4 дээшээ. За ийм болж байна. За дараа нь 1 2 3 4 иймлэг нийлүүлнэ. 6 дугаар утасны 3 дугаар лад 6 дугаар утасны 5 дугаар лад 6 дугаар утасны 3 дугаар лад 6 дугаар утасны 5 дугаар лад ингээ хэлж чинь. За нийлүүл үзье. 6-гийн 3 6-гийн 5 5-гийн 2 5-гийн 5 6-гийн 3 6-гийн 5
6-гийн 3, 6-гийн 5. За. Ийм болж байна. Удаан. Ийм болж байна. За үүний дараа ми минор гэдэг аккорд байна. Бид нэр өмнөх хичээлүүдээр үзсэн хамгийн ихний хичээлээр үзсэн аккорд ми минор. За ийм цогцолж байна. Да гэсэн ритмээр цогцолт байна. Да доош дэшээ. Доош дэшээ гэсэн цогцолт хийж байна. За ингээд 3 дугаар парт маань энэ хүрж байна. За одоо үдсэн 3 партаа нийлүүлээ үзье. За ингээд эхний 3 партаа бүгдээр үзлээ. За тэгэхээр бүгдээрээ сая тоны болооныхаа интроны 1 2 3 дугаар партыг үзсэн. Одоо төгсгөлийн 4 дугаар партыг үзье. За эхний 3 партаа тоглоо үзье. За 4 дугаар парт маань аюу амархан. Ийм цогцолтыг сурна. Үүнийг синкоп гэж нэрлэдэг. Ийм цогцолт. 4 дугаар парт маань ердөө гэж 2 аккорд хэлж байгаа. За 3 дугаар партаас нийлүүлээд тоглож үзье. За гитар эхлээд хаана одолтоороо цохол хаачна. Тэнгүүдээ доош цохно. Хаала ре мажор гэдэг аккорд байлаа. Бид нэр 1-р хичээлээр үзсэн аккорд байгаа. Тэгээд доош синкоп. Энэ синкоп гэдэг маань дуун жоохон гоё хүчнэмж өгдөг. Да гэсэн их гоё шилжилттэй гоё дууг тийм илүү гоё цоглог ритмлэг болоод сонсогддог. За юм шиг. За ингээд интро хэсгээ 4 партыг сурлаа. Одоо нийлүүлээд тоглож үзье. За юм болж. За одоо яг дууныхаа хэмнэлтэнд тойруулаад арай хурдан. Бүгдээрээ толон гол дууныхаа интросыг суралцгаалаа. За тэгэхээр залуусаа бүгдээрээ толон гол дууныхаа интросыг сурсан. Одоо бүгдээрээ мэдээж хамгийн чухал хэсэг болох дууныхаа бадыг руу орцгоё. Тэгэхээр би бадыг нэг тоглож үзүүлье. Би тэгээд за олон ч удаа хэллээ те. Насараач хэллээ. Би таг солоолоо. Тэгэхээр та бүхэн дуулаарай. За бадыг явдаа. За бадаг маань одоо аялаад одоо үзье. За бадаг маань ийм хэсгээс бүтнэ. За эхлээд бүгдээрээ аккордуудаа үзье. Ямар аккордууд ашиглах ёстой вэ гэдгийг ихлээр сурцгаая. Бидэнд хамгийн ихэнд ми минор гэдэг аккорд хэрэгтэй. Ми минор. 5 дугаар утасны 2 дуулаад, 4 дугаар утасны 2 дуулаад.
За дараа нь ля минор гэдэг аккорд хэрэгтэй. Ля минор аккорд маань яг ми минорыг нэг уцаад доошлуулад энэчээс хуруунд нэг уцаад доошлуулад нэгдүгээр урууга хоёрдугаар утасны нэгдүгээр ладан дээр тавина. За дараа нь бидэнд хэрэг болох аккорд до мажор аккорд хэрэг болно. Яг ля минор гэдэг аккордоо барьж байгаа энэ хоёр хурууга хөдлөхгүй байж байгаад энэ 3 дугаар урууг авлаа 5 дугаар утасны 3 дугаар лад руу тавина. До мажор гэдэг аккорд хэрэг болно. Би яг дараалан даваад байхгүй бидэнд хэрэг болох аккордуудыг та бүхэнд зааж өгч байгаа шүү. За бидэнд дараа нь ре мажор гэдэг аккорд хэрэг болно. Ре мажор. За си минор гэдэг аккорд хэрэг болно. За си минор гэдэг аккорд барихад анх сурж байгаа хүмүүс жоохон төвхтэй. Тэгэхээр яаж барьдаг вэ гэхээр нэгдүгээр уруугаар хоёрдугаар ладыг бүтэн дарна. Бүх утаснуудыг дарна гэсэн үг нэгдүгээр уруугаар. За харин хоёрдугаар уруугаа 3 дугаар утасны 3 дугаар ладны 2 дугаар утасны дээр тавиад 3 дугаар уруугаа 4 дугаар утасны 4 дугаар ладны дээр тавиад харин үлдсэн 4 дугаар уруугаа 3 дугаар утасны 4 дугаар ладны дээр тавина. Си минор гэдэг аккорд хэрэг болно. За мөн ми минорын сефт гэдэг аккорд хэрэг болно. За ми минорын сефтийг яаж барьдаг вэ гэхээр 5 дугаар утасны 2 дугаар ладан дээр 2 дугаар уруу. За 1 дугаар уруу маань болохоор 4 дугаар утасны 1 дугаар лад. За 3 дугаар уруу маань 3 дугаар утасны 2 дугаар ладан дээр. За ийм аккордууд ер нь бадаг болон дахилтын дундуур бидэнд хэрэг болно. Өөр аккордууд ерөөсөө ашиглахгүй. Хамгийн бидэнд сурж байгаа шинэ аккорд бол си минор гэдэг аккорд байгаа. 2 дугаар ладыг бүтэн дарлаа. Тэгээ лада хэрвээ анх сурж байгаа хүмүүс жоохон лад руу шахаж бариараа. Тэгэх юм бол дуурна. За тэгээд тавилаа си минор. За одоо энэ аккордуудыг хооронд нь нэг шидээр энэ хүнд нь оруулаад бүгдээрээ дуугаа сурхна гэсэн. За ингээд бадгаас сурцгаая. За бадаг маань ми минор гэсэн аккордоос эхэлнэ. За эхлээд би хичээлээ бадуудаа ямар аккорд ямар дараалал явж байгааг зааж өгөөд бүгдээрээ дараа нь цохилтоо сурцгаая. Ми минор. За дараагийн орох аккорд ля минор. За дараа нь цохилтойсны дараа дахиад ля минор руу дахиад тоглоно. Буцаад ми минор. За интро хэсэг дээр үзсэн гэсэн нөгөө синкоптой цохилтой биднээс болсон юм дээр ашиглана. За бадгийн эхний хэсгийг дахиад тоглоод үзье. Дахиад ля минор. Ми минор. За энэ хэсэг минор. За өнөөдөр дараа до мажор. Ми минор. За дахиад удаан үзье. До мажор. До мажор. Ре мажор. Си минор. Ми минор. За сурсан бадгийн хэсгийг эхнээс нь дахиад удаан тоглоод үзье. Ми минор. Ля минор. Дахиад ля минор. Ми минор. Ре синкоп ито. За дараа нь до мажор. Хэрвээ синкоп тоглож явах ийггүй бахан зөв ми минор дээр барьсан ч болно. За тэгээд до мажор. Ре мажор. Си минор. За хэрвээ аккордуудаа мэдгүй хүмүүс хэрвээ нэвтрүүлэг үзэж байгаа юм бол до мажорыг 1 дугаар утасны 2 дугаар лад, 3 дугаар утасны 2 дугаар лад, 5 дугаар утасны 3 дугаар лад. За дараа нь ре мажор 3 дугаар утасны 2 дугаар лад, 1 дугаар утасны 2 дугаар лад, 2 дугаар утасны 3 дугаар лад. Дараа нь си минор 2 дугаар ладыг бүтэн дарлаа. 2 дугаар руу 1 дугаар утасны 2 дугаар руу 2 дугаар утасны 3 дугаар лад, 3 дугаар руу 4 дугаар утасны 4 дугаар лад, 4 дугаар руу 3 дугаар утасны 4 дугаар лад. Дараа нь ми минор. За бадгийн дараагийн тойрог
ля минороос явна. Ля минор. До мажор. Өөр хэд аккордуудаас ашиглаж байгаа. Дараа нь си ми минор сефт. Дараа нь ми минор. За дараа нь нөгөө синкоп байна. Ми минор орсны дараа синкоп. За бадгамаа төсөглөөс их хоёр удаа давтаж тоглодог байгаа. За тэгэхээр бадгаа бүгдээр ихнээс нь маш удаан тоглоод үзье. За ми минор орлоод ми мажор болгоно. Түүний 3-аа нэмээд тавьчихна. 3-аас 1-р ладан дээр. Тэгээд дахиад төгсгөл хэсгээ дахиад тавтаад тоглолчихно. Ягаас. До мажор. Ми минор сефт. За юм болж байна. За тэгэхээр яг одоо бадгийнхаа аккордуудыг нэг удаа цохилт хийхгүй дураад бүгд аялаад үзье. Яг надтай хамт зэрэг тоглоо үзээрэй. Аккордуудыг шийдчихсэн бол ми минор эхэллээ 1 3 э. Синкофито. Ми мажорлоо дахиад тавтаа. Я до ми минор сефт ми. Идросдэр орсон синкоп. За одоо бүгдээрээ цохилтын сурцгаая. Цохилт бол маш энгийн их хэцүү зүйл байхгүй. Бадгийн эхний хоёр тойрог маань бол бүтэн цохилтоор явна. Тэр маань юу гэсэн үг гэхээр доошо, дээшээ, доошо. Тоонд оруулж үзэх юм бол 1 и 2 и 3 и 4 и 3 и 4 и. За дахиад удаан тоглоё. Доошо 3 удаа дээшээ тэгээд доошо гэсэн үг. За тоглоо үзье. Удаан 1 2 3 и доошо дээшээ доошо. Дахиад доошо дээшээ доошо. За дахиад доошо дээшээ доошо. Дахиад бүр удаа доошо дээшээ доошо. За одоо харин аккордыг нийлүүлээд тоглож үзье. За бадгийн маань ихний тойрог маань дандаа бүтэн цохилттой явж байна. Тэр маань юу гэсэн үг гэхээр доошо дээшээ доошо гэдэг цохилтоо ми минор дээр нэг бүтэн тоглоно. Доошо дээшээ доошо. Ля минор дээр доошо дээшээ доошо. Дахиад одоо ля минороос дахиад эхэлнэ. Доошо дээшээ доошо. За ми минор доошо дээшээ доошо. За одоо до мажороос эхэлж байгаа аккордууд нь дандаа цохилтоо хуваагаад тоглочихно. Доошо гэдэг нэг цохил аккордон дээр тэгээд дээшээ доошо гэдэг арай хурдтай ритмийн дараагийн аккордноор шилжүүлж тоглоно. За яаж тоглох вэ? До мажор дээр доошо ре мажор боллоо цохилтойгоо үлдсэн хэсэг буюу дээшээ доошо тоглоно. Дээшээ доошо. За си минор дээр доошо тоглоно. Доошо. Одоо ми минор дээр дээшээ доошо. Дараа нь ля минор доошо хоёр удаа цоглоо. До мажор боллоо дээшээ доошо. За дараа ми минор сефт доошо. Тэгээд ми минор
За одоо бүгдээрээ дуугээ жоохон удаан яг цохилтоо нийлүүлээд тоглохгүй үзье. Цохилтоо аккорд нийлүүлж тоглох бол яг ингэ сонсогдно. За одоо бүгдээрээ аялаад цохилтоо хийгээд тоглоход үзье. Дахиад сүүл хэсэг давтлаа. Анчи синкопт хийн. За одоо бүгдээрээ бадгаа цохилтоо сурсан учраас нэг дуулаад бөөнөрөө нэг дуулах гад нэг үзье. Телевиз үзэгчд маань надтай хамт бас дуулаараа яа гэхээр би таг солгоод одоо би зөвхөн эхлүүлнэ та бүхэнд хүрээд өгөөрэй. За явлаа зөвхөн бадгаа дуулна шүү. Цааш нь хадуураад дахилт дуулж болохгүй. Дахилт дуулж болохгүй. Бадгийн л дуулна. За нэг онгороо И. За ингээд бүгдээрээ толио дууныхаа интро хэсэг болон бадыг сурлаа. Одоо тэгэхээр юу хэлсэн юм мэдээж энэ бол дахилт хамгийн гоё хамгийн орой хэсэг. Тэгэхээр бүгдээрээ би ихлээр нэг ус уучаад цааш нь заахгүй болохгүй юм байна. За тэгэхээр бүгдээрээ дахилтаа надтай хамт нэг дахиад дуулаад үзээрэй. Яагаад тэгэхээр зарим хүмүүс маань яг дуугаа ингэ тоглоод үзэхлээрээ хаана яг өнгөн солигдоод хаана ямар аккорд оруулахаа бас мэддэггүй тийм учраас эхлээд надтай тоглоод үзэх хэрэгтэй. Тэгсний дараа аккорд яг энэ үгэн дээр ингэж ороод байгаа юм байна гэж ойлгоход илүү амархан болно. За дуулаад үзье. 1 2 3 И. За ингээд цааш явах нэ. За ингээд дахилт хэсэг. До мажор. Хамгийн ихний бидний сурах аккорд до мажор. Яа миний өнгөр гайн муугаас сонсож байгаа хөөх. За яг яа зүгээр. Дараа нь ре мажор. Дараа си минор. Дараа ми минор. За эхний дахилтын маань эхний тойрог. Энэ дөрвөн аккордоор тойрно. За дахиад үзье. Дахиад удаа. За эхний тойрог. За одоо хоёр дахилтын маань хоёр дахь тойрог. Дахиад до мажороос эхэлнэ. За нэг юм нөр болж энэ нь болохоор си минорын оронд соль мажоруудын аккордыг авч байна. За дахиад үзье. До мажор, ре мажор, соль мажор, ми минор. За дахилтынхаа хоёр тойргийг нийлүүлээд тоглож үзье. До мажор.
дараагийн тойрог тонжолоо өргөхөд соль мажор ми минор. За одоо сүүлийн тойрог ля минороос эхэлнэ. До мажор. Ля минороос до мажор шилжихтэй заавал 3-нд аваа тавиад байх шаардлагагүй. Ля минор барьлаа. 3 дахь хуруу авлаа. 5 дууссан 3 дахь тавилаа. Өдөөлээ. Ля минор. До мажор. Си минорын севт. Си минорын севт. Ерөнхийдөө бас ми минорын севт болж дуушаал. Хөндлөлөөр өгсөн. За си минор. Ми минор. За дахилт маань 3 тойрогоос ерөнхийдөө бүтчихнэ гэж ойлгож байна. За эхнээс нь үзье дахилт. До мажор. Ре мажор. Си минор. Ми минор. Хоёр дахь тойрог. До мажор. Ре мажор. Соль мажор. Ми минор. Ля минор. До мажор. Ми минор севт. За одоо бүгдээрээ дуулаад үзье. Дахиад за юм болчих. За одоо бүгдээрээ сая дахилтынхаа аккордуудыг сурч авлаа. Тэгээд яг намайг өөрөөгөө бүгдээрээ хаяад аялаа үзэх хэрэгтэй. Одоо мэдээж юу хэрэгтэй? Баруун гарын цохилт хэрэгтэй байна. За цохилт маань яг бадаг дээр ашигласан цохилтод ашиглана. Дандаа хувааж тоглоно. За яаж тоглох вэ гэхэл маш удаан бүгдээр үзье. До мажор. Доошо гэж зөвхөн до мажор дээр. За ре мажор боллоо. Тос дэшэ доошо гэж зөвхөн. Дэшэ 3 удаа доошо 1 удаа. Дараа нь си минор. Доошо 2 удаа зөвхөн. Дараа нь ми минор. Дэшэ 3 удаа доошо. За дараа нь до мажор. Дараагийн тойрог орж ин 2 тойрог. Ре мажор дэшэ 3 доошо. Соль мажор доошо 2. Дараа нь ми минор дэшэ 3 доошо. За дараа нь ля минор доошо 2. Дараа нь до мажор дэшэ 3 доошо. Дараа нь си минор севт доошо 2. Тэгээ ми минор доошо. За ритм сонсохдоо ийм ритм тоглож байгаа. Нийлж тоглоод доошо дэшэ доошо. Удаан доошо дэшэ доошо. Эхний үед доошо маань зайн болж байгаа хол байна. Доошо дэшэ доошо. Дахиад удаан доошо дэшэ доошо. За ийм ритм сонсоод байна. Тэгэхгүй хүмүүс маань бас ритмээ сайн сонсохгүй болохоор доошо дэшэ доошо. За ингэж тоглох гэдэг. Тэгэх юм бол буруу. Нөгөө ритм маань буруу болчих. Нөгөө цохилт ихтэй нөгөө яг нөгөө миний хийсний дагавар доошо дэшэ доошо гэх юм бол бүгдээрээ яг нэг хэмжээнд да гэж сонсоод байна. Тийм учраас нөгөө ритм гэдэг юм маань ийм ритм сонсох хэрэгтэй. За бүгдээр надтай хамт нэг тоглох үзээрэй. 1 2 3 и
дахиад за ингээд бүгдээрээ өнөөдөр толон хуулдууг бүтнээр сурлаа. Мэдээж интро явлаа, бадаг явлаа, дахиад явлаа, дахиад бадаг явлаа, дахиад явлаа. Гэх мэтлэнгээр дууга үргэлжлүүлээд тоглосноо гэсэн. За тэгэхээр саяны сүүл сурсан дахилтаа бүгдээрээ нэг цуг дуулаад тоглох гээд үзье. 1 2 3 и өнөөдрийнхөө хичээлээр бид нар толон хуулдууныг бүтнээр нь сурлаа гэж. За тэгэхээр сурсан бүх хэсгүүдээ нийлүүлээд нэг тоглоод үзье. Эхлээд интро хэсгээс эхэлнэ. Интрог 2 удаа тоглоно. За бид нар үзэж байгаа учраас маш удаан эхлээд тоглоно. Та бүхэн хэрвээ сурсан байгаа бол надад зэрэг тоглох гээд орлоод үзээрэй. 1 2 3 и за ингээд бүгдээрээ толон хуулдууг өнөөдрийн хичээлээр сурлаа. За тэгэхээр нэвтрүүлгийн төсөл бөөнөрөө надад цуг сайхан дуу сурсан чинь надад цуг бүгдээрээ нэг дуулан бахаа гэж хэлж чинь. За ингээд нэвтрүүлгийн төсөө бөөнөрөө толон хуулдуугаад дуулцгаая. 1 2 1
Fight Club.